Миний төлөө эх орн чинь юу хийж чадах вэ гэж асуухаас өмнө та өөрөө эх орныхон төлөө юу хийж чадах вэ гэж асуу. Jan Fitzgerald. Агванлувсангийн ундра 1973 онд Налай хотод төрсөн Монгол улсын их сургуульд физикч мэргэжлэр суралцсан бакалавр, магистр зэрэгтэй төгссөн. 1996 онд Итали улсад төвтэй олон улсын онлын физикийн төвд суралцсан төгсч улмаар Америк нэгдсэн улсын Умард Каролина мужийн их сургуульд докторийн зэрэг хамгаалжээ. Доктор ундра цөмийн физик, квантын онлын сэдвээр докторийн сэдв хамгаалсны дараа Лоуренс Ливерморийн үндэсний лабораторид судалгааны ажил хийжээ. Тэрээр одоо Стэнфордын их сургуульд цөмийн эрчим хүчний бодлого чиглэлээр багшилж судалгаа хийж байна. Хадагтай ундра Мон Амын шинжлэх ухааны их сургуулийн төвийг үүсгэн байгуулсан. Стэнфордын их сургууль дэх судалгааны ажлаа дуусгаад Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяа стратегийн судалгааны хүрээлэнгийн дэд захирлаар томилогдсон ажиллахаар болсон. Хүн үзэгчтэй орой минь хүргье. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Агванлувсангийн ундра физикийн шинжлэх ухааны доктор оролцож байна. За сайн байна уу та? Сайн байна. За манай нэвтрүүлгийн өөрсдөнд нэг тийм дэгийн дагуу ихлээд би та өөрийнхөө тухай товч танилцуулаач гэж хүсэж байна. Та Налайхад дунд сургууль төгссөн байсан. Тэгээд аавынхаа тухай, сургуулийнхаа тухай одоо яаж физик руу очсон тухайгаа ярьж өгөхгүй юу? За би Налайхын 2 дугаар амжилтын сургууль төгссөн. Тэгээд уурхаачны охин л манай Налайхын уурхад ажиллаж исэн. Одоо бурхан болсон л доо. Ээж маань болохоор математикийн багш. Тэгээд 4 хүүхэдтэй айлын том охин. Тэгээд Налайхад 8 дугаар анги төгсчөөд 1987 онд Монгол Улсын их сургуулийн харьяа физик, математикийн өнзгөөрлсөн сургалтад ангиж нэхэд 9 дугаар ангитай тэнд ирж исэн. Бас багада физик тооны хичээлдээ гайгүй байсан учраас бас олимпиадад тэгэл ер нь тэр шугамаар явж байгаа л бас физикийн мэргэжил рүү аян дагуулсаад орсон. Их сургуулийг төгссөн физикийн ангиар. Тэгээ Монгол Улсын их сургуулийн физикийн анги 94 онд төгссөн. 95 онд мастер хийсэн. Тэгээ 95 онд тэгээ залгуулад мастера хийгээд. Тий. Та Италийн Триесте хотод суралцж байсан. Дараа нь Стэнфордын их сургуульд очсон тий. Тэрнээс өмнө Нью Каролинад байсан тийм үү? Тий, Хайд Каролина. Тий, Норт Каролина тий. Энэ тухайгаар ярихгүй. Триестед юу хийж байсан? Тэгээ 95 онд их сургуулийн магистр таны сайн хэлдэг шиг онлайн физикийн техникт хамгаалаад тэгээд 96 оныхоо намар Италийн Триест хотноо ЮНЕСКОгийн харьяа олон улсын онлайн физикийн төв гэдэг. Тэрэнд суралцахаар явж исэн. Тэнд бас манай Монголын хэд хэдэн физикч залуу физикч суралцж исэн л да. Бид их энергийн физикээр нэгжээ суралцаад тэнд байх хугацаанд ер нь бас Америкийн болон баруун нэгдсэн сургуульд докторантур суралцдаг шалгалтын талаараас ойлголттой болсон. Тэгээ бэлдэж байгаад 98 онд Америкийн Хайд Каролинагийн улсын их сургууль гэдэг мужийн сургуульд физикийн чиглэлээр докторантурт явсан. Тэгээд 2002 онд би Норт Каролинагийн их сургуулиас PhD хамгаалсан тэнд. Цөмийн физикийн чиглэлээр тэгээд Стэнфорд руу нэлийн дараа нь очсон л доо. Норт Каролина та доктор хамгаалсан тий. Энэ Америк нэгдсэн улсын хуулиар тэр чинь нөгөө PhD гэж ярьдаг тий. Энэ бүх цалин зардал яаж гарсан? Ер нь PhD-д орж байгаа оюутнууд бүхэл ихтэй сургуульд ялангуяа физик, хим, байгалийн шинжилгээ ухаанаар бол graduate assistantship гэдэг. Тэр нь болохоор тэр шалгалтуудаа зохион оноонд нөгжээж өрсөлдөөний шугамар тэтгэлэг. Тэгээд тэтгэлэг нь болохоор бас тэр сургуулийнхаа сургалтын төлбөр энтрийг бас цаанаас нь сургууль нь эсвэл мужийн төлдөг тийм төлбөртэй байдаг. Физикээр түүний цөмийн физикээр доктор Монголоос очсон эмэгтэй хамгаалах энэ асар их хөдөлмөр байхад та энэ тухайгаа ярьж өгөх. Тийм мэдээж ер нь сурах гэдэг чинь өөрөө амаргүй ажил тийм. Гэхдээ бас маш их одоо rewarding гэдэг юм да тийм. Өөртөө л дараа сурсныхаа дараа их сайхан ажилчтай ямар салбарыг физикийн чиглэлээр бол яг бас эмэгтэй хүний хувьд арай цөөхөн байдаг эмэгтэйчүүдийн эслэх хувийн ихэнхдээ эрэгтэй оюутан байдаг.
Тэгээд физикийн ялангуяа PhD-д ороод Америкийн бусад Европын бусад юунуудаас ялгаатай нэг хэлбэр нэхэр маш их олон тооны өндөр шаардлагатай хичээлүүдийг үздэг байхгүй. Европ болохоор шууд судалгаагаа хийдэг. Америк болохоор тэр хичээлүүдэд авч иж шалгалтаа өгөөд тэгээ судалгаа хийж эхэлдэг. Тэгэхээр тэр хичээлүүдэд шалгалт өгж давах тэр алхам нь ихний үед бол надад бас их одоо чанга байсан гэх юм одоо. Тэгээд их шөнө орой болтол суудаг ер нь 7 хоногт бол нэг амралтын өдөр гэж байхгүйгээр л ажилдаг. Шөнө өдөрч хичээлээ. Хэдэн жил гэж ажил? Эхний нэг жил бол шалгалтаа өгөх гэж тэгж яасан. Дараагийн нэг жил бол шалгалтаа давцсны дараа арай харьцан очил гайхав. Хагас бүтэнсээ өдөр байхгүй, өдөр шөнө байхгүй сурах хэрэгтэй. Хагас бүтэнсээ байхгүй, өдөр шөнө байхгүйс бас эхний нэг жил болоо. Хоёр дахь жилд нь бас арай жоохон нэг хагасаа бүтэнсээ дээр бол хамаарч. Ер нь танаа чиглэлээр эмэгтэй хүмүүсийн юм цөмийн физикээр доктор аль зэрэг Америкт байд юм бэ? Америкт бол ер нь эмэгтэй одоо физикчдийн тоо бол их цөөхөн гэж тооцогддог. Тэгээд энэ дэмжих бодлого явуулж ирснээр бас ер нь сүүлийн 10-20 жилийн дотор бол бас харьцангуй тоо нэмэгдэж байгаа. Гэлээхдээ л ер нь нэг 20% нийт доктор хамгаалагчтай 20-25 орчим эмэгтэй байна. Таны сэдв юу байсан гинэ? Тэгээд цөмийн физикийн дотор олон янзлалтаа тэгээд миний хамгаалсан сэдв болохоор нейтрон, протоноор явагдах урвал тэгээд цөмийн энергийн төгөлтийн функц гэж байдаг. Тэр төгөлт бол яг цөмийн ямар магадлалтайгаар тодорхой энергит байх уу гэдэг магадлалын заадаг функц гэж хэлж болно. Тэр нь бол бас их олон шин чанарыг тодорхойлох гол хүчин зүйл. Тэрийг би судлаа. Энэ чинь цөмийн энергийг ашиглахад өөрөө шинжлэх ухааны цаад үр дүн нь ямар агуулгатай юм? Одоо цөмийн тэр төгөлтийн функц гэхэд магадлалыг сайн хэллээ. Тэр бол цөмийн урвал ямар хуу хэлбэрээр явагдах вэ гэдгийг тодорхойлдог яг гол одоо үзүүлэлт байхгүй. Тэгэхээр урвал яаж явагдах вэ гэдгийг зөв тодорхойлсноор цөмийн реактор, цөмийн цахилгаан станц эсвэл одоо одон оронд наран дотор ч гэсэн урвал явагдана л да. Тэгэхээр тэр урвал бол ямар чиглэлээр яаж явагдах вэ гэдгийг тэр урвалын тэр магадлал нь тодорхойлно. Тэгэхээр дотор нь одоо юм хуваагдах уу, задрах уу, нийлэх үү, гамма цэцэг гарах уу, ямар цэцэг гарах уу гэдэг тэр бүх магадлалыг тодорхойлдог. Математик магадлалын онолтой суулж гаргаж ирэх юм байна. Тэр гэхдээ гол нь бас туршлагаар хэмждэг. Тэгээд туршлагаар хэмжиж бас онлоор бодно. Тэгээд миний хийс ажил бол туршилтын датаг боловсруулах, тэрэн дээр бас онлыг моделийг шин загвар гаргах тийм ажил. Та Lawrence Livermore үндэсний лаборатори гэж ажилласан байна тий? Тийм, доктор хамгаалагчид Калифорни мужид байдаг лаборатори, Америкийн эрчим хүчний яамны харьяа Lawrence Livermore гэдэг хэдэн том лаборатори байдаг нэг юм. Яг ийм цөмийн ийм туршилтыг хийдэг юм уу? Энэ Livermore лаборатори бол ер нь лазерын туршилт хийх хэрэг алдартай. Хамгийн хүчтэй лазер 160 лазерын одоо чиглүүлэгчүүдийг нэг цэг дээр нийлүүлээд тэнд нь одоо наранд явагдаж байгаа урвалыг дэлхий дээр хийдэг тийм лаборатори. Ганцхан лаборатори гэсэн. Тий, тэрийгээр бол маш алдартай. Миний хийжсэн ажил бол Livermore, Lawrence Livermore, тэгээд Los Alamos гэдэг бас миний одоо хичдүү лаборатори гэж хэлдэг. Тэр нь болохоор Шинэ Мексик мужид Нью Мексикод байдаг. Los Alamos хоёрын хамтарсан тийм ажил тэгтэй. Миний хийсэн туршилтын ажлууд болохоор Los Alamos тэгсэн. Тэгэхээр тэр Калифорни, Нью Мексико хоёрын хооронд бол маш их явдаг байсан. Маш их явсан. Тэгээд тэг багаж үгүй онгоцоор очоод ч гэсэн бас машин төрслийг онолтой Санта Фе автор тавил. Юу та энд лабораторид ажиллаж байхдаа ажиллахаас өмнө дараа нь их олон 10 ажил өөрөө Америкийн бусад хүмүүстэй хамтарч бичсэн байлээ. Энэ тухай гол нь ямар чиглэлээр та саяхаа судалгааны үндсэн дээр хийсэн юм уу? Өөр ямар нэг чиглэл байсан? Тийм, докторийнхаа ажил дээр сэдвлээд хэд хэдэн ажил хэвлүүлсэн. Гэтэ ер нь нийтдээ нэг 60 гаруй өгүүлэл юу сэдвт бүтээл. Тийм байлээ. Google дээр тийм олон ажил харсан. Тэгээд тэр ажлуудын ер нь PhD хийсэн 3-4 стац бол бусд нь бол ихэнх нь Livermore хийгдсэн. Тэгээд хийсэн зарим ажил маань бас би Европ хэмжилтүүд дээр хийжсэн л тоо улсын туршлагад оролцож тэгээд Норвегт хийжсэн ажил маань одоо миний өөрийн хувьд хамгийн бахархдаг ажил тэр Physics Review Letters гэдэг тэрэн дээр хэвлэгдсэн одоо хамгийн анхны ажил маань бас би ер нь яг юуны хувьд стандартын хувьд хамгийн өндөр стандартыг сэтгүүлж байгаа тийм. Тэр бол тийм бас л цөмийн урвалын гэтээ удаан энерги багтаа нейтроноор явах урвалын бас
Норвегт гэсэн тий сая. Тэгэхээр таны тэнд хийсэн ажлын үр дүнгууд чинь дэлхийн хэмжээний цөмийн физикийн хэмжээний эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд реценз саналууд бичсэн байсан. Тэгээд хизээ та Станфордыг сургуулаач. Би Ливерпулийн хүрээлэнд 5 жил ажилласан. Тэгээд тэр үед мэдээж энэ суурь судалгаа, үндсэн судалгаа хийгээд яг цэвэр физикийн онлын судалгаа туршилт хоёрыг зааг дээр ажиллаж байсан юм. Тэгээд тэгж явах үед бол Станфорд их сургуулийн энэ олон улсын аюулгүй байдлын төв гэж байдаг. Тэдний захирал хүнтэй таарсан. Тэгээд тэр үнтэй зүгээр өөрийнхөө эрдэмтний хувьд санал бодлоо солилцож байхад ер нь ийм эрдэм намын ийм юутай суурьтай. Тэгээд илүү бодлогын асуудал дээр санаа зовх тийм хүмүүс хэрэгтэй байдаг. Ер нь тийм чиглэлд ороход бол бас Монголд ялангуяа Монгол руугаа буцах гэж байгаа бол Монголд одоо янз бүрийн бодлогын асуудлыг зөв тодорхойлох нь бол Монголын хувьд маш хэрэгтэй. Тэгэхээр тэр чиглэл рүү орж ажиллахад бол хэзээ ч нээлттэй байх гэж надад хэлсэн л дээ. Тэр хүний энэ төлийн дэм өгсөн надад маш их тус болсон. Тэгээ би Станфорд их сургуульд очиод тэнд байдаг Нобелийн шагналтай судлаачид ер нь Америкийн засгийн газрын өндөр албан тушаал харж ирсэн генералууд, батлаг балгын сайд, эрчим хүчний яамны сайд байсан хүмүүс тэр сенатор гэх мэт өндөр албан тушаалтай хүмүүс тэнд ажиллаж ирсэн. Тэгэхээр тэр хүмүүс дундаараа санал бодлоо солилцсон явахад надад бас сурч болмоор эсвэл тэр чиглэлд ажиллаж болмоор санагдсан байхгүй. Тэгээ би тийшээ шилжиж та энэ чиглэлээр багшилсан тэндээ. Тэндээ эхний нэг жилдээ бол багшлаагүй. Эхний нэг жилдээ бол ерөн судалгаагаа хийж юм унших бас тэр семинарт дэлтгэлтэй авах бэлтгэх хэмжлээ. Нилээ идэвхтэй ажиллалт хазуу шамлаа ажилласан гэж хэлэхэд бол тэрний дараа жилээс бол 2008 оноос намайг багшлах уу гэсэн санал тавьсан л да. Тэгээд гол нь багшлуулъя гэж хэлсэн шалтгаан нь бол маш олон оюутнууд одоо олон улсын харилцаа эсвэл олон улсын бодлого судлал, эдийн засгийн гэдэг энэ нийгмийн шинжилгээ ухаанаас оролцож байгаа оюутнуудын хувьд яагаад энэ зарим орнуудын хувьд цөмийн салбар тодорхой сонголт хийгээд тэр нэг олон улсын тавцанд асуудал болоо гараад байт юм бэ? Яагаад Ираныг ингээд аюулгүй зүйл төр хилцээд тэр чухам ямар шатыг нь хийгээд байгаа юм? Тэрэнд нь яг ямар процесс явагдаад байгаа юм гэдгийг тэр хичнээн дипломат ч гэсэн ардлыг ойлгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр үднээс яг физикч хүний хувьд тэрийг гүнзгий тайлбарлах боломжтой гэдгээрээ тийм хичээл заах гэсэн санал тавьсан л та. Тэгээд тэр хичээл заах бол надад бас маш сайхан байсан. Ягаад гэвэл оюутнууд нь өөрсдөө мэдэхгүй юм аа, мэдэхгүй байх гэж боддгоо сурахыг ирмэлцдэг. Өөрийнхөө саналаа илэрхийлэхээс ерөөсөө эргэлзэж тэнгэлддэггүй. Тэгэхээр ер нь бол их гоё яасан л та үе байсан. За налахын уурхайчны охин Станфорд их сургуулийн багш болсон. Тэгээд ийм нарийн мэрэгжлэр тэгээд эмэгтэй хүн. Тэгээд ягаад та Монгол руугаа буцаад ирвэ? Ер нь Монгол руу буцаж ирнэ гэсэн санаа бол 98 онд Америк руу явахаар онгоцон сууж ахтал байсан гэхт бараг болно доо. Тэр харин хизээ буцаж ирсэн юм. 12 жилийн дараа. Тэр ер нь хизээвэ гэдэг л асуудал байсан. Тэгээд бас хэд удаа буцаж ирэхээр зэгсэн. Гэхдээ яа ч юм бэлэн биш санагдадсан л та. Зөв хувь хүнийхээ хувьд ч гэсэн бас карьер хийх ажлынхаа хувьд ч гэсэн тэгэхээр Станфордод 2 жил хичээл заасны дараа яг энэ бодлогын салбар руу ороод тэндээ өөрөө нэлийн өөрийн гэсэн байр суурьтай болсны дараа арай илүү бас өөртөө итгэлтэйгээр болсон гэх юм. Би буцаж ирсэн. Одоо та юу хийж байгааг нь буцаж ирээ. Би бол бас их ядтай байлаа л та. Тэгээд ер нь сайн дэмжсэн, ойлгосон тийм байдлаар их нутаг хөгтөж авсан. Тэгээд гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд гэдэг ажил одоо хийж байна. Ямар асуудлаар? Тэгээд цөмийн асуудлаар, цөмийн эрчим хүчний бодлогын асуудлаар энэ гадаад бодлоготой хэрхэн уялдах вэ гэдэг тэр чиглэлээр ажиллаж байна. Тэгэхээр одоо манайх ингээд өчн цөмийн ураны орд газрыг Оросууд ашиглаж байгаад ойрхоо. Тэгээ ураны үн нэмэгдмэгц дэлхий дээр нийт хүчилт явагдаад эргээд энэ ураны тэр байга орд газар бусад газрыг маш идэвхтэй юм ажил явагдаж байна да. Тэгээ энэ бүхний тэгээ нөгөө талаасаа Монгол улс ч бас цөмийн энерги ашиглахгүй тий янз бүрийн статус байна да.
Энэ бүхнийг хараад энэ цөмийн энерги, энэ уран, энэ бүхэн чинь Монгол хүн өнөөдрийн одоо энгийн ард түмний юу юм бэ? Ямар учиртай юм бэ? Ямар ач холбогдолтой юм бэ? Бид хийж чадах юм уу? Чадвал яах юм? Би бол цөмийн энерги, цөмийн эрчим хүчийг хүн төрөлхтний эрчим хүчний ирээдүйн хэрэгцээг хангах хамгийн гол арга зам хэрэгсэл гэж байна. Их усүр тий. Их усүр. Энэ бол ирээдүйн одооны энерги, одооныхоос илүү ирээдүйн бүр их энерги гэж бодож байна л да цөмийн энерги. Манай Монгол орны хувьд бол мэдээж биднэрт одоо маш их нүүрсний нөөц байна. Нарлаг орон, нарны эрчим хүчний нөөц байна. Салхи байна, салхилдаг салхины нөөц байна. Газрын гүний байгалийн хий тэг геоэнержи өөрөлдөл одоо халуун ар шан гэх мэтлэн маань эрчим хүчний хөсөрөх байна л да. Тэр ихтгэл одоо гол хүмүүст ч гэсэн усны цахилгаан станцд ашиглаж байна тийм усны цахилгаан станц. Тэгэхээр манай хувьд бол цөмийн эрчим хүч бас байх нь бол зүйтэй гэж боддог. Ялангуяа одоо байгалийн манай одоо аарын бохирдлыг асуудлыг шийдэх нэг түлхүүр гэж болно. Бас манай эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүн төрөлхтний одоо явж байгаа юм чиглэлтэй хөл нийлүүлэн алхахад бас цөмийн эрчим хүчийг бол ашиглах нь зүйтэй. Мөн цөмийн эрчим хүчний ашиглахын бас нэг дагалдах сайн тал нь гэхээр маш олон нарийн мэргэжлүүдтэй болдог. Тэгэхээр өөрөөр хэлбэл эдийн засаг мэдлэг тулгуурласан эдийн засаг руу явах бас нэг одоо дөхөм арга зам гişгүүртэй мэдлэгийн багтаамжинд мэдлэгийн багтаамжинд өндөртэй салбар бий болгоно гэсэн үг. Яг хуу та сая хэллээ дорнодын ураны уурхай асуудал. Тэгэхээр манад бол энэ цөмийн эрчим хүчний салбар, энэ цөмийн одоо түүхийд болсон уран энэ салбар бол манад шинэ салбар. Үнэхээр одоо дорнодод байсан мардан уурхай хуучин зөвлөлт болсон үед ашиглаж ирсэн. Тэр уурхай бол манай ганцхан манад одоо түүхэндээ үзүүлж байгаа эрчим хүчний түүхийд нийлүүлэх тэр салбарт ижил ажил бол орж байгаа л да. Гэхдээ манайх бол бас хайгуулын ажлын ариун баялаг туршлагатай цөмийн физикийн судалгааны бас нэлээд чамгүйх туршлагатай олон судлаачтай тэгээд дэлхийн түвшинд төрсэн сургалтын одоо програм гэдэг шүү дээ. Хүмүүстэй бас. Тийм. Тэгэхээр одоо бас Монгол оюутнуудын хувьд бол ер нь физик, математик, тооны төрлийн хичээлүүд, шатар гэсэн маш их юм авьяаслаг. Тэгэхээр Монгол хүний хувьд бол бас тэр талд бол их нөхц батцал их байна. Тэр ураны шар гурил гэж ярьж байна тий. Тэрийг аваад олборлоод боловсруулаад тий шар гурил болгочоод гадагшаа гаргадаг болтой тий. Эсвэл шар гурил болгох гэж гадагшаа гаргадах юм уу? Одоо ямар төвшөнд чивэл мартай байгаа юм? Одоо ямар ч байж болно зарчмын хувьд. Гэхдээ манай хуулиар бол түүхийдийг хүдрээр нь гаргахгүй. Тэгэхээр анхан шатны боловсруулалт заавал хийж гаргана гэсэн тийм хууль байгаа Монголд. Тэгэхээр тэр нь бол одоо шар нутаг буюу шар гурилтэй. Тэр бол анхан шатны боловсруулалт хийсний дараах бүтээгдэхүүн. Тэгэхээр манайх одоо хуулиараа заавал бүтээгдэхүүн болгож гаргахыг шаардж байна гэсэн. Тэр нь бол одоо манад хийгдэх бүх ураны холбоорлолтод хамаатай. Тийм боломж бол одоо юуны жишээлхэд дорнодод байгаа мардан хувьд бол боловсруулах үйлдвэр хэрэгтэй болно. Дорногов аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Францын Арива компани хувьд бол бас шинэ техникээр шинэ аргаар олборлож байгаа. Тэр бол бас шар нутгийг олцоход олборлож байгаа. Тийм. Мардад олборлолт яваагүй байгаа шүү дээ одоохондоо. Одоохондоо яваагүй байгаа. Гэхдээ ер нь олборлолт явагдчихсан учраас тэнд бол бас уурхай тэг бүтцэн бий. Бас Дорноговын хувьд бол олборлолт яг одоо үйлдвэрлэлийн тийм хэмжээтэй хийгдэж эхлэегүй одоо туршилтын шатанда явж байгаа. Бас Дорногов Дундгай аймгийн нутгуудад байна. Канадын Denison Mines гэх компани бас үйл ажиллагаа явуулахад ойрхон байгаа гэж ойлгож байгаа. Болцсон. Тийм. Дундгай. Тийм. Тэгээд Арива компани бол бас Сүхбаатар аймагт хайгуул хийж байгаа. Тэгээд Камико Канадын нэлийн хэд хэдэн газар хайгуул хийж байгаа. Тэгэхээр энэ бол дэлхийд тэргүүлэх компаниуд л да. Арива, Камико одоо Монголтой саяхан хамтарсан үйлдвэр байгуулсан Оросын Росатомын салбар охин компани Атом Редмит золото. Энэ бол бас дэлхийн тэргүүлэх компани. Энэ бүхнийг бас за юу үр ашигын тухай хаад ярина. Түүнээс өмнө байгальтай ямар холбоотой энэ ч одоо ямар хөө маягийн хор нөлөө болдог. Тэр цацраг идэвхтэй бодистойгоо холбоотой хүн амьтан мал бэлчээр энэ тухай ямар нөлөө байж болох вэ?
За урааны уул уурхай бол юуны төрөнд уул уурхай. Тийм яг уран гэдэг үднээс илүү онцгойлж авч үзэх таны сайн хэлдэг шиг цацргийн хамгаалалтын асуудал, байгаль орчны хамгаалалтын асуудал бол бүх уул уурхайд хамаатай тэр нь адилхан. Цацргийн хамгаалалт бол урааны үед илүү нэмэлт хамгаалалт хэрэгтэй. Гэхдээ яг ер нь энэ асуулт бас нэлээд олон удаа таарлаж байна л да энэ асуулттай. Одоо урааны уурхай гэдэг бол уран гэдэг өөр аяндаа байж байгаад ямар нэгэн тийм цөмийн бөмбөг шиг аяндаа болчихгүй. Тэр бол харьцангуй одоо аюулгүй гэж хэлж болно л да. Мэдээж маск хэрэгтэй, хөдөлмөр хамгаалалтын арга хэмжээ, арга хэрэгсэл бүгд хэрэгтэй. Зүгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөний хувьд бусад бүх уул уурхайн адилаар ер нь бол байгаль орчинд бол мэдээж өндөр стандартыг л дааж мөрдөхгүй бол одоо жишээл би Эрдэнэтийг бодож сэтгэл эмзэглэж явдаг л да. Хэдийгээр манай эдийн засгийн гол хөдөлгөөр моторч хэлээ гэсэн Эрдэнэтийн үед бол бас байгаль орчны стандартыг дааж мөрдөж чадсан юм уу? Тухайн үед ямар стандартээс тэрийг л мөрдсөн байх. Орхон голын усыг ямар хөө маягаар зарцуулж ашиглаж байгаа юм. Тэр ашигласан тоосчлт бас тэр ашигласан байгаа ус тэр хүнд металлтай усны хиймэл нуур тэр нуурын далангийн бэх бат байдал хэмжлээ энэ бас яг тухайн үеийн стандартыг дааж мөрдөж хийсэн байх. Тэрээс одоо дэлхийн шилдэг стандартыг бас бид бол одоо орчууд арай өөрөөр хийх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо урааны орд газруудыг олборлох болоход ирэхээр саяын таны ярьсан бүх стандартаар дэлхийн стандартаар орж хийх нь шүү дээ. Энэ дотроос хизээ манайд одоо яг энэ урааны олборлолт явж эхэлнэ гэж та бодож байна. Ер нь ойрын үед эхлэх төлөвтэй байна. Баяжуулах үйлдвэр нь тэг боловсруулах үйлдвэр гэж хэлсэн илүү зөв тэр шарнуудыг гаргахыг баяжуулах гэхээр тэрний дараагийн шат. Боловсруулах тэр шарнуудыг боловсруулах үйлдвэр бол энэ Areva компани хийж байгаа энэ шинэ газар дор нэвчүүлэн усах аргаар бол шууд шарнууд хэлбэрээр гарч байгаа бүтээгдэхүүн. Тэгэхээр боловсруулах үйлдвэр тусдаа барихгүй гэсэн үг. Газрын гүний одоо жишээл мартаад байгаа хуучин ашиглаж ирсэн гүний уурхай хувьд бол хүдэр хэлбэрээр гаргаад нудаглаад тэрний гадна бол боловсруулах үйлдвэр шиний барих хэрэгтэй. Тэр нь тодорхой хугацаа орно. Технологи нь одоо боловсруулах үйлдвэр хаанхын технологи барих бас тухайд нь шийдэх ба. Энэ асар том хөрөнгө оруулалт биз. Тэр үйлдвэр. Тэг хөрөнгө оруулах шаардлагатай. Гэхдээ одоо бидний бусад ярьж байгаа том хэмжээний төслүүд оюу толгой, таван толгой ч юм уу тий одоо сайн шантын аж үйлдвэрийн парк гэх мэтлийн харьцангуй бол бүр яг тэрний шиг бас том биш. Том биш. Өөрөө гөөж наагуу юм биш тий цаглаа ирчим хүчийг бид ер нь тэгвэл нүүрсээ заавал хөрөг шаардлага гарахгүй юм биш үү? Яг уу тэр аач бол аюу бас зөв асуулт та. Өөрөө өгөөжийг нь гаргах уу, яаж гаргах уу гэдгийг бас зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Мэдээж одоо нүүрс бол нэг амар нэг хэмэд одоо 100-нд хийгээд галаасаа шатна тий. Уран болохоор шар нутдаг тэрний цааш ахад хэд хэдэн шат амжилт дамжиж сая одоо эрчим хүч ялгаруулах алхамд очино. Тэгэхээр тэр нь өөрөө төрөний ойл бүтээр ярьдаг шиг одоо мэдлэгийн асар багтаамжтай гэсэн үг. Олон химийн инженер, механик инженер, цахилгааны инженер, цөмийн инженерүүд орж иж, техник ажилтнууд орж иж тэрийг тэр түвшний хэлбэртэй арчин. Тэгэхээр олон шат амжилт болгох нь өөрөө хөрөнгө мөнгө шаарддаг. Тэгэхээр тэрийг хэдийд хаана яаж хэмтэй хийх үү гэдгээр бид бас эдийн засгийн бий болгож болно л да шинэ эдийн засаг. Скандинавын орнууд яг энэ замаар явсан юм аа. Ихэнх цахилгаан станцаа цөмийн эрчим хүчээс авахаар бодож тооцоод хүмүүс боловсон хүчнээ бэлдээд тэгээд дийлэнхийн ийм маш өгөөжтэй ийм цахилгаан цөмийн цахилгаан станцаар явуулдаг юм аа да. Тэ ер нь Скандинав одоо Европт бол Франц хамгийн их хувь цахилгаанаар баруун 80% гэсэн үг үү? 80%, 78% цөмийн эрчим хүчээс гаргаж авдаг. Тэгээд тийм ч учраас Францын нөгөө нүүрсвэрчлийн хийдэг carbon emission бол маш бага. Ер нь цэвэрх улс тийм. Их цэвэрх гэж өөртөө багтдаг тэр нь ч зүйтэй. Тэгээ бас хөрс зэрэгэлдээ орнуудад цөмийн илүүдэл цахилгааныг бол бас экспортлох замаар маш бас орлого олдог. Тухайлбал Италид, Германд. Тэгэхээр бусад орнууд Скандинав жишээлбэл Финлянд бол одоо цөмийн салбараар нэлийн хүчтэйгээр орё гэсэн тэмцэл Швед байна, Бельги байна. Гэтэл зарим орнууд нь бол бас цөмийн асуудлыг бол ялангуяа Чернобылийн дараа бол бас эргэлзээд байх гэжсэн станцаа байх. Чернобылийн болохоор тэр тодорхой тэр
аюулгүй байдал алдагдсан тий хаана нуурсан тэр бүхэн энэ бүхэн чинь давтагдахгүй гэсэн одоо ямар нэгэн баталгаа чи Монголд байх уу? Тэр нь Чернобылийн станцын ослын тухай би бас их хичээл дээр заахтай бүр тодорхой бүр 2 лекцийг тэрэн зориул заадаг гэсэн л дээ. Ослын аюулгүй байдал тэрийн шалтгаан юу болов дараа нь болсон одоо улс төрийн болон эдийн засгийн үр дагаврууд. Тэгээ тэр дундаа бас мэдээж одоо эрүүл мэндэд болон байгаль орчинд хүрсэн өнөөлөг мэтлэн хэцүү сэтгэлтэй. Гэхдээ яг одоо бас хүн төрлөختний одоо хүн ардын үед бол энийг тэнд ингээд дэндөх одоо эмоц оруулахгүйгээр эмошн оруулахгүйгээр одоо илүү фактыг бодиттой баримтыг ингэж хардаг болж эхэлж байна л да. Чернобылийн үед бол тэр аюулгүй ажиллагаа бол маш их олон чиглэлээр давхар алдагдсан байсан. Ер нь зүүмийн цахилгаан станцыг одоо сүүлийн үеийн цахилгаан станцууд бол бүгд ийм аюулгүй ажиллагааны бүрхүүлтэй. Тэр дотроо бүх уруулын өгддөг. Гадна талдаа бол ямар нэгэн радиац цэцрэг гарахгүйгээр бас пассив safety гэж хэлж байгаа юм л да. Автомат газар хөдлөхөд автомат унтардаг ч юм. Ямар нэгэн юм өөрчлөгдлөхөд автомат өөр унтраадаг. Тим механизмуудыг бүгдийг хийж өгсөн. Давхар бүр илүү хэрэгцээнээсээ бүр илүү маягаар аюулгүй байдлыг хангасан тийм байдлаар ажилладаг байхгүй одоо. Одоогийн өөрөлдвөл 3 дугаар юм уу 2 дугаар 3 дугаар генерашн Монгол байгууллагад тэр нь станцууд хамгийн сүүлчийн үеийн технологиор мэдээж барих нь аюулгүй байдал нь олон дахин баталгаажуулсан. Тэгээд Чернобылийн үед бас нэг юм нэмжлэхэд тэр үл хүйтэн дайны үе байсан. Тэгээд энэ тэр станцыг бол ер нь зориудаар улс төрийн шийдвэрээр тэр тийм одоо тагласан юмгүйгээр ажиллаулж ирсэн. Тэгээд бас станц нь өөрөө яг ерөөс аль болох хамгийн их плутон түүхийд гаргах бараг одоо зэмийн бөмбөгийн түүхийд гаргах тийм маягаар ажиллаулж ирсэн байхгүй. Одоо бол хинч цахилгаан станцыг тэгж хийхгүй байна шүү дээ. Тэр үед бол бүр зориудаар дээрээсээ даалгавартайгаар тэгж ажиллаулж ирсэн. Зөвхөн бол зэвсэг бэлтгэхээр. Ерөөсөө зэвсэг бэлтгэхэд зориулагдсан байсан яг л зэвсгийн түүхийд шууд өөрөө зэвсэг болохгүй л дээ. Тэгэхээр манай хамгийн жижигхэн зүүмийн цахилгаан станц ямар чадaltaй байдгийг одоо бүр жижигхэн гэвэл одоо мегаваттаар хэмжигдэн тий 2.5 гэх мэтлэг жижиг байж болно. Манай нэг сумын юу эсвэл аймгийн түүх бол 20 мегаватт гэж хэлдэг лөө тий сумын 4 гэж хэлдэг. Тэгэхээр мэдээж сум болгонд ингээд яах гэсэн юм бол бас болохгүй л дээ. Гэхдээ зүгээр тийм жижиг бас байж болно зэрэг юм. Тэр нь бол судалгааны юм уу эсвэл тийм жижиг реактор одоо нэг үргэлж модноос гарч ирэх юм. Гэхдээ жижигтэр реактор максималны төвшин байдаг ба. Тий 100 юм уу 150 мегаватт. Хэрвээ 100 150 мегаватт гэвэл манай хэд хэдэн аймгийн хэрэгцээг хангах гэсэн. Та яаж манай улсынхаа ирээдүйг харж байна? Өөрөө хувьдаа ямар хэмжээний хэдийг байгуулах юм? Манайх бол цахилгаан станц, цэвэн цахилгаан станц байх нь зүйтэй гэж очоо дунд аврах манай захимжтай санагддаг 500 мегаватт юм уу. Тиймэрхүү хэмжээ. Одоогийн 4-р цахилгаан станцаас арай том байх нь. Тий. Гэхдээ цэвэн цахилгаан станц барихад нэг дүрм гэвэл одоо нийт шугам сүлжээний нийт даацын 10-аас 15% тэнцэх хэмжээний байж ич ямар нэг одоо цахилгааны хэлбэлцлийг шингээдэг гэж хэлж байгаа байхгүй. Тэрнээс илүү байж. Тиймтэй тэнцүү байж ич. Тэгэхээр одоо манай шугам сүлжээний даац шилбэл 2000 мегаватт гэвэл манад 200 мегаваттын 300 гихахт болохоор болж байна. Тэгэхээр манай шугам сүлжээний хүчин чадал нэмэгдэхийн хэрэгээр жишээлбэл 5000 одоо байгаас 2-3 дахин нэмэгдэхээр 500 мегаваттын станц хариулт илүү зөвхөмжтэй байсан. Тэгэхээр одоо 5-р цахилгаан станцыг 3-р цахилгаан станцын хашаанд барина гэдэг нь өдөр ярьж байна л да. Тэрийг байгуулчихад бид одоо байгаа хүчин чадлаа 2 дахин нэмжлэе гэж бодъё. 1000 орчимтэй мегаватт. Тэрийг 2000 болсон үед нь 200-ыг барьж болохоор юм а да янз. Тий. Тэгэхээр ер нь барь бэлтгэлээ одоо хийж эхэлж байгаа юм зүйтэй. Тэр нь мэдээж олон жилийн бэлтгэл ордог учраас хэдэн жил болох вэ? Хамгийн хурдан одоо орчин үеийн хамгийн хурдан барьж байгаа нь 39 сард багтаа барьж байгаа гэж байна. Тэр бол одоо сая General Electric компани 39 сард багтааж барьж чадна гэдгийг өөрсдөө амьдрал дээр нотолж байна л да. Хамгийн удаандаа бол мэдээж хэдэн хүн ажиллах вэ? Жишээлбэл 500 мегаваттын ажиллуулъя гэх. Ер нь нэг станцынхаа хэмжээнээс баг үл хамааран нэг 200-аас 300 хүн заавал станц дээр ажиллах хэрэгтэй. Гэхдээ цөмийн салбарын нөгөө
үржүүлэх фактор шүү дээ. Одоо юу? Multiplier фактор болохоор нэг станцд ажиллаж байгаа хүний хард 6 юм уу 7 хүн ажилладаг гэж байгаа. Тэгээ support тий. Тэгэхээр 300 хүн байвал цаана 2000 орчим хүн тэрийг таарсан. Одооноос тэр нь таны хэлснээр яг ийм бодлоготой төлөвлөгөөтэй ажиллаад бодвол өөрсдийнхөө мэрэгжлүүдийг бэлдээ тийм ээ. Ингээд яг ийм бодлогын ерөнхий төлөвлөгөө улсын хэмжээнд гарсан нь одоо байгаа. Ер нь бол бас их ахиц сайтай их хурдтай явж байгаа гэж хэлж болно Монгол улсын үед. Тэгээ манай улс 2009 онд цөмийн эрчим хүчний хуультай болсон. Бас цөмийн эрчим хүчний салбарыг цацраг гэдэгт ашигт малтмалыг ашиглах салбарын бодлогыг баталсан улсын хурлаар тэр бодлого бол яг наан цаана байгаа тиймнүүд бий байх. Гэхдээ ер нь зарчмын үед бол бас урагшлал нэлээд хурдтай оршиж. Төрийн бодлогыг явуулах агентлаг бий болсон тийм. Тэгээ цөмийн нэгэн газар дараа нь компани бий болсон, улсын компани. Тэр Монатом компани байна. Тэр Монатом чинь ингээд Оросуудтай хамтарсан юм хийх гээд. Жишээлбэл тэр бол зөвхөн бид мардаа гэж ярьж байгаа биз дээ. Тэр нь одоогоор аль орд вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Гэхдээ энэ таны хэлдэг бол бас мэдээж Оросуудын түүхэн үднээсээ ч үүдсэн. Тийм бас нэлцэл бий. Оросуудыг мардаа дээр ингээд цуг ажиллах гэж би ойлгож байгаа юм. Тэгээ бусад нь Француудтай ажиллах болно. Тэгээ Японууд бас ажиллана гэж тэр юу ярьж байгаа. Одоо Arriva компани ажиллаж байгаа юун дээр бол Японы Mitsubishi компани бас хамтрагчаар орж байгаа. Тэр ер нь Монгол төдийгүй ер нь дэлхийн зах зээл дээр Arriva Mitsubishi хоёр бол хамтарч биенийгээ дэмжиж нэг баг болж ажиллаж байгаа. Бас өөр одоо General Electric Америкийн Японы Hitachi хоёр хамтарч ажиллаж байгаа. Toshiba компани Японы Америкийн Westinghouse гэх компаниг худалдаж авсан. Тэгээ ингээд Rosatom бол Siemens-ийг худалдаж авсан. Arriva-гаас гэх мэтчлэн ингээд томчууд бол бүр улам том болж. Тэгээ энэ том орнуудын том компаниудын эрх ашиг Монголд орж ирээд тэгээд ийм хүчрхэг ийм атомын тий цахилгаан станц бий болоод атомын хүч чадалтай одоо цахилгаан станцаараа энергитэй орон болж шít. Энэ бүхэн бол манай гадаад бодлогын ерөнхий вектортой яаж энэ давхцаж байгаа вэ? Энэ бол манай гадаад бодлогын одоо 3-4 орчим бодлого тэгээ Монгол улсын хоёр хөрштэйгөө тэнцүү сайн оршин харилцаа хадгалахын манай гадаад бодлогын гол зарчмуудтай бол маш сайн зохицож байгаа. Яагаад гэвэл ер нь одоо манай гол түншүүд хоёр хөрш манай Орос хятад мөн дэнчлэн Япон, Америк, Солонгос, Индийг, Франц эдгээр бол түншүүд маань бол бас ихэнх нь ер нь цөмийн салбар нэлийн одоо хөгжсөн туршлагатай эсвэл маш хүчтэйгээр дэлгэрүүлж байгаа тийм болцоо. Тэгэхээр манай түүхийн ид байна. Тийм ээ. Тэгэхээр өөрийн дотооддоо цахилгаан станц барих асуудлаас гадна бид нэр дэлхийн зах зээлд нийлүүлэгч болох. Тэр нь бол өөрөө маш хэрэгдүүтэй. Тэгэхээр нийлүүлэхдээ бол бид нэр хөдрөөр нийлүүлэх үү, боловсруулах нийлүүлэх үү, шар нутгаар нийлүүлэх үү, тэрнээс цаашаа ахиж хэдэн асамблаар нийлүүлэх үү тийм. За цахилгаан биш мах цөмийн түлшний ансамбл гэж байгаа л да. Түлшний багц. Тэр түлшний багц бол хэрэг бид нэр хийдэг болж чадвал маш их мэдлэгийн одоо юу шаардсан. Өөрөөр хэлбэл одоо тусгай гангийн үйлдвэр тэрийг дагаж өгч боломжтой. Өөрөөр хэлбэл манайх бол одоо гангийн үйлдвэр гэж бид бас ярьж байна тийм ээ. Гэтэ ган дотроо халуун орчин төсвөртэй маш их цацрагтай орчин төсвөртэй тийм тусгай гангийн үйлдвэрийг Монголд хөгжүүлвэл тэр түлшний үйлдвэртэйгээ шууд уялдаатайгаар. Наад үйлдвэр чинь хятад юм Оросд байгаа юу? Энэ бол Оросд байгаа. Энэ яг цөмийн түлшний юу хийдэг улс бол цөөх улс бий. Япон байна, Америк, Франц, Хятад, Орос, Франц байна. Мөн Швед байна. Манайтай их төстэй орн гэв Швед байна. Тэгэхээр Солонгосын мөн Солонгос. Хятад, Орос хоёр тэр цөмийн энэ байгалийнхын их үүсвэрэн тий. Манайтай харьцуулахад ямар юм? Буюу бид нар энэ дээр ямар нэг тийм илүү тал бий болох уу? Манайх бол одоо таамаг нөөцөр бол маш олон дахин илүү. Батлагдсан нөөцөр бол Орос юм Хятадаас бага байгаа. Гэхдээ батлагдсан нөөц байлаа гэдэг тэр нь жишээлбэл одоо Оросд байгаа нөөц бол гүнд нуурын доор байдаг ч юм уу эсвэл авахд олборлоход маш хэцүү газар. Тэгэхээр 1 кг-ын өртөг нь 300 Америк доллартай өртгөр гарах жишээний. Гэтэл манад олборлох юм бол тэр нь 10 дахин бага үнээр гарах ч юм уу. Би зүр жишээ татчихна л да. Тэгэхээр одоо нөөц байлаа гэдэг эдийн засгийн хувьд олборлоход ашиггүй бол бараг л одоо нөөц бүтээл адилхан л болчихж байгаа юм л да. Түр энэ олон энэ зүгээр ухаа зарж байгаа минералууд дотроос
хамгийн чухал нь харин энэ чи ураны нөөц юм биш юм уу? Тийм маягаар энэ сэтгэлгээр бодвол тийм гэж бодож байна. Ер нь чухлуудынх нь нэг л бодож байна. Тэгээ та ялангуяа төрөлжсөн онцгой гангийн үйлдвэрийг байгуулах тийм энэ зах зээлээ төрөлжихгүй бол бид эхнээс нь ахуулаад дуустал бүгдийг хийж чадахгүй нэ дээ. Тийм. Энэ утгаараа манайд хандж байгаа төр засгийн хэмжээнд одоо та бүхэн шиг одоо яаман тусгай бодлого барьж байгаа хүмүүстэй. Одоо тэр талаар бол засгийн газраас авч явуулж байгаа бодлого байна. Тэр ч үүднээсээ одоо анх удаа Монгол улс цөмийн асуудал, эрчим хүчний асуудлыг хариуцсан тусгай өгүүлсэлж сайн томилж байна гэж одоо би хариуцлага ойлгож байгаа. Тэгэхээр гадаад бодлоготой бол уялдахаас өөр аргагүй байгаа. Яагаад тэгэхээр манай харилцагч гадны түншүүд маань жишээлбэл одоо Энтхийг юм уу, Франц юм уу, Япон, Орос гэдэг түншүүд маань болохоор одоо цөмийн салбарт хамтарч ажиллах бол манай Монголтой болж байгаа бодлогын маш одоо хамгийн тэргүүний асуудлуудын нэг гэж хэлж байгаа учраас бид бас тэрэнд өөрийн гэсэн бодолтой өөрийн гэсэн байр суурьтай байх юм. Олон улсын түвшинд ийм олон улсын байгууллагууд энийг зохицуулдаг тийм ямар систем бэ? Магатай гэж ярьдагс гадна. Эсвэл тэр юу хийдэг юм? Одоо олон улсын атомын энерги гэдэг тэр бол хамгийн одоо бас чухал байгууллагуудын нэг. Энэ цөмийн аюулгүй ажиллагаа тэр дундаа цөмийн энхийн зорилгоор ашиглаж гэнэ үгүй юу гэдгийг хяндаг одоо нүүбийн нэг байгууллага тийм ээ. Энхийн биш зорилгоор ашиглал одоо Иран юм уу, Хойд Солонгос гэдэг ингээд биелэх жишээ тийм ээ. Бас цөмийн салбарт бол одоо сүүлийн үед нэлээд ирж авч байгаа нь бол цөмийн нийлүүлэгчдийн групп гэж байсан. Nuclear Supplier Group жишээлбэл олон орн. Тий одоо олон улсын саяны дээр атомын энерги агентлаг гэж байна. Тэрний цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх гэрээ гэж тэрний гишүүн болсон орнууд зөвхөн хоорондоо бизнес хийдэг байсан. Гэтэл энэ тэх бол тэрний гишүүн биш. Тэр саяхан байгуулагдсан гэж байгаа цөмийн нийлүүлэгчдийн группт бол энэ тэх гишүүн болсон 2008 онд. Тэгснээр энэ тэгтээ бизнес хийх хаалга нэгдсэн гэж хэлж байна. Тэгэхээр одоо олон улсын ийм шинэ форумуд бий болж байна. Бүлэглэл ийм бизнесийн болон олон улсын хууль дүрм захирагдах эрх зүйн орчин төр Монгол улсын цөмтэй холбоотой гадаад бодлого дотор цөмийн зэвсгийг хөгжүүлэхгүй байна. Тэрнийхэн төлөө ялангуяа цөмийн зэвсэгтэй хоёр орны гол тавьчуулагдсан орны хувьд тэр хоёр манай аюулгүй байдлыг баталгаажуулна гэсэн тийм олон улсын гэрээ хэлэлцээрд орсон байна уу? Манай Монголын жишээ бол ер нь маш их сайн жишээ, жишээнд олон удаа яригддаг. Тэр Монгол улс бол анх Арсын үсгэлийн дараа цөмийн зэвсэггүй бүс гэдгээ бие анзаарсан. Тэр нь бол аюулгүй зүйл нэгцэнсний болон аюулгүй зүйл төр дэмжигдсэн. Эцэл төлөвлөний хөдөлгөөний гишүүн орнуудад бол бас маш их үлгэр жишээ гэж тооцогддог. Тэгэхээр хоёр цөмийн зэвсэгтэй гүрний дунд байдаг их тайвны эрхэмлэгч одоо төвийг баримтлаг ийм орны хувьд бид бол яг тийм бодлого гарсан маш зөв болох юм. Нөгөө хоёр орн чинь танаа аюулгүй байдлыг хамгаална гэсэн тийм тусгай юм гаргасан уу? Одоо бол энэ цөмийн зэвсэггүй бүсийн асуудлууд хараахан бас яг бүрэн дүрэн дуусаагүй байгаа. Бас хийх зүйлүүд байгаа. Гэхдээ бас геополитикийн нарийн асуудал учраас одоо явж хурч болох хамгийн одоо юу шатанда баг очсон гэх хэлж болно л доо. Бид бол эндээс маш их одоо стресс олж авсан. Иран болохоор бид нар инх тайвны зорилгоор ашиглах гэж байгааг үзээд байгаа шин. Цаад бол нөгөө зэвсэг хийх гэж гэл үзээд байгаа тийм үү? Энэ хоёрын хооронд одоо нөгөө нэг төв ялгаа байна уу? Эсвэл энэтэй холбоотой Монголд ямар хөө маягийн дүр төрх харагдаж байна. За хоёулаа түрүү баяжуулах гэдэг нэг нэр томьёоны юу яасан тий. Тэгээ боловсруулах гэхээр шаардлагадаг. Боловсруулахын дараах болохоор хөрвүүлэх гэдэг тэр нь болохоор хий болгодог. Хийгээд маш өндөр хурдтай юм цилиндр дотор хийж эргүүлээд тэгээд 238 айстоп 235 айстоп хоёр ялгаж байгаа. 35 нь байгаль дээр 0.7%. Тэрний хувийг хэсгээд байвал 90% болохоор бөмбөгний материал. Гэхдээ баг 3-5% таа байхтай зүгээр цахилгаан станц. Тэгэхээр тэр баяжуулах алхам одоо санаа зовох алхам байгааз. Тэгэхээр тэр Иран улсын хувьд бол одоо энийг бидний хийн зорилгоор хийж ийнэ гэж хэлж байгаа боловч одоо олон улсын атомын энерги агентлагийн шинжээчдийг орох асуудлыг нь хаах боох ч юм уу мэддэхгүйгээр хийх нээлттэй хийх хэрэгтэй байхгүй энийг. Одоо бид ийм хийж байгаа тэдэн тоног боловсруулах гэж байгаа.
шалгалт ирүүл нээлттэй. Одоо зөвхөн үйлдвэрлэлийн технологийн одоо патентын асуудлыг нэхгүй болохоос бусад одоо бүтээгдэхүүнийн хянах асуудлыг нээлттэйгээр явуулдаг бусад орнуудын жишээ бол. Гэтэл Иран тэрийг нээлттэй хийхгүй болохоор хэн ч гэсэн одоо юм нуугаад ивэл нуух юм байна л гэж үзсэн. Тийм. Нуух тусам сэжиг их болно гэдэг чинь тийм. За манай нэвтрүүлгийн цаг үндсэндээ дуусч байна. Шинэ Монгол улсыг шинэ монголчууд нь байгуулна. Та энэ ажлыг хийх тэгээд эмэгтэй хүн энэ олон жил ийм чухал чиглэлээр явж байгаа буцаж ирээд энэ ажлыг яг ингээд нүдээ олсон ажил хийгээ явж байгаа. Иргэний хувьд, хувийн хувьд маш их талархаж байна. Таны энэ ажлын бүтээлээс, таны эрч хүчээс ганц хувь хүн ч гэсэн таны эрч хүч, таны энэ мэдлэг энэ бүхнээс улс орны ирээдүйг ихээхэн хамаарна гэж ойлгож байгаа. Тийм учраас таны энэ ингээд нэгдүгээр их орондоо эргэж ирээд ажиллаж байгаа талархаж байна. Хоёрдугаар таны энэ ажилд маш их амжилт хүсье. Монгол улсынхаа төлөө бид нарын хийх тэрийг ингэж эхлүүлж байгаа нэг хүний хувьд талархаж байгаагаа дахин хэлье. За их баярлалаа. За их баярлалаа үзэгчдээ. Баяртай. За баярлалаа.